Бид нэр одоо бас нээлттэй дэлхий ил тод байдал ямар чухал болохыг бүгдээрээ харж байна. Энэ бол одоо бас ардчилсан улсын нэг сайхан зүйл нь энэ хаанч юуч нууж болдоггүй болсон энэ орчин бий болж байгаа. Бидний хувьд бол ардчилсан одоо дэглэмд шилжээд 31 жил болж байна. Ил тод байдал гэдэг зүйлийн одоо хүч чадлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтийн байгууллагууд, улс төрчид, иргэд бүгдээрээ одоо бас ингээд харж ажиллаж энэний амтыг мэдрэх ёстой. Тийм учраас бол түрүүн мөнх хөргөлг шүү хэллээ. Та бүгдийн дэмжлэгийг хүсэж байна гэж. Тэгэхээр энэ дэлхий одоо энэ мэдээллийн энэ уурхаа болчихсон энэ байгаа үед үндсэндээ ингээд энэ гэрээ ийм гэрээ байхгүй ч гэдэг юм уу те. Одоо улсын хурал дээр бид нэр асуусан. Туан гишүүнээс би мэдэхгүй байна гэж юм лээ. Тэгээ ямар нэг байдлаар Америкийн нэгдсэн улсын төрийн департаментын албан ёсны гэрээ хэлцлийг бүртгэдэг лобби компаниудын гэрээ хэлцлийг бүртгэдэг энэ бүртгэлийн системд албан ёсны бичиг баримтал бүртгэгддэг. Хууль ёсороо одоо бид нар Монголч гэсэн нотариатад очиход заавал энэ гэрээн дээр гарын үсэг зурсан оролцсон талуудын албаны баримт бичгийг шалгаж ээж бүртгэн албажуулна. Ингээд одоо төрийнхөө санд авдаг ийм зохицуулттай. Тэгэхээр энэ гэрээ бол факт. Энэ гэрээ бол бодтой баталгаатай хийгдсэн гэрээ гэсэн үг. Тийм гэрээ байхгүй гэж ярих одоо боломжгүй. Хоёрдугаар хэн зурсан бэ гэдэг асуудлын тухай асуудал. Одоо гэрээнд гарын үсэг зурсан бэ гэдэг асуудал яригдана. За энэ асуудал бол одоо хууль хяналтын байгууллага шалгаж одоо тогтоох ёстой байх. За дараагийн асуудал нь хамгийн том асуудал байна. Одоо яриагаа эхлэхдээ хэлсэн ардчлалын үнд зүйлийн тухай асуудал. Бид нар энэ өөрийнхөө ардчлалыг, Монголынхоо ардчлалыг энэ ардчилсан тогтолцоогоо өөрөөсөө хийх ёстой. Хин нэгний оролцоогүйгээр монголчууд өөрөө сонгуулаа хийдэг байх ёстой. Ялангуяа сонгуул тулцсан энэ үед яг сонгуул зориулсан энэ үйл ажиллагааг гадны одоо улс орны төрөл бүрийн одоо цэргийн дэглэм гэх мэт одоо дэглэмтэй улсууд гэх мэт юм улсуудад зөвлөгөө өгж исэн, улс төрийн намуудад зөвлөгөө өгж сонгуульд идэвхтэй оролцож исэн энэ тархи угаалтын ажиллагааг хамгийн сайн хийдэг ийм компаниудын нэгийг хөлсөлж авч хийлэх гэж байна гэдэг бол өөрөө манай ардчлалын дархлаанд асар сөрөг үйл ажиллагаа нөлөөтэй. Америкийн нэгдсэн улсад хүртэл одоо өмнөх ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын холбооны улсаас ийм төрлийн дэмжлэг авсан гэдэг асуудал яригдж одоо өөрийнх нь ерөнхийлөгч байсан бүх хугацаанд шалгагдаж ингэж явж исэн. Үүнтэй ижилхэн үйл ажиллагаа бас манай улсад болсон байж магадгүйг бол бид нар мэдж байгаа. Түүх хэлдэг. 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл ажиллагаа болсон. Үйл явдал болсон. Энд гадны оролцоо байсан үгүйг бид одоо болтол баталж нотолж чаддаггүй. С жиг байдаг. Гэхдээ баталж чаддаггүй. Орсон ч юм шиг ороогүй ч юм шиг. Тэр энийгээ эцэлж чадаагүй байхад бидний одоо шин залуу энэ ардчилсан тогтолцоо өөрийн гэсэн дархлаатай болох хэвээр өөрөө өөрсдөө авч явдаг байх хэвээр гадаад дотоодын оролцоогүй байх хэвээр гэдэг дээр л бид одоо гол анхаарлаа хандуулж байгаа. Тэгээд Монголын ардчлалыг одоо хамгаалахын тулд Америкийн хөлсний лобби компани орж ирэхийг Монголын улс төрийн хамгийн том хүчнүүдийн нэг зөвшөөрч гарын үсэг зураад гэрээ байгуулна гэдэг бол энэ томоохон асуудал. Үндэсний аюулгүй байдал, ардчлалын дархлаатай холбоотой асуудлаа. Тэгээ энд одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд, ард иргэд, за улс төрийн бусад намууд та бүхэн бас анхаарлаа хандуулж бас судлаарай. Тэгээ энэ баримт бичгүүдийг бол та бүхэн тараагаад өгчих бах тийм ээ. Тэгээд эндээс та бүхэн бас судлаа цаашаа яваарай. Та бүгдтэй мэрэгжил нэгтээ олон улсын энэ сэтгүүлчид энэ асуудлыг гаргаж ирсэн шүү. Түүнээс шиш одоо бид нар ямар нэг байдлаар энэ тэндээс олж авсан юм байхгүй. Twitter, сошиал хаягуудаар л ингээд ил явж байгаа юм мэдээллээ. Та бүхэнд баярлалаа.